За сайн байцгаана уу Жودиложи подкастын сонсогчдоо. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид подкастын ээлж дугаарыг та бүхэнд өнөөдөр танилцуулахаар бэлэн болсон байна. За энэ удаагийн маргаан маань бол хууль зүйн гэхээсээ илүү олон нийтийн дунд яг нийгмийн аспектаараа нэлээдгүй их тийм шууган дагуулсан бас хүмүүсийг талцуулсан тийм маргаан байгаа. За та бүхэн санаж ивэл энэ оны эхнээс байгаа бачуулан эмч гэдэг тийм эмчтэй холбогдуулаад тийм кейс үүссэн. За тэгээд тухайн хүн бол нөгөө эмчилгээний үйл ажиллагаатай холбогдуулаад хэрэг татагдаад за тэгээд анхан болон давзаалгчдын шүүхээс ял сонсоод тэгэд улсын дэд шүүхтэр очиж цагаатсан байгаа. За энэ маргааныг бид нэр яг хууль зүйн агуулгаар нь дэлгэрэнгүй та бүхэн танилцуулахаар өнөөдөр марлаа манд бэлтгэсэн байгаамаа. За маргаанд оръё. За тэгээ. Ер нь бол яг угаасаа хүмүүс айгүйх анхаарлаа хандуулж исэн. Тэгээд бас энэ төрлийн кейс нь баг ингээд анх удаа гарч байгаа. Ийм зүйлсэл бүхий кейсээс нь болохоор олон нийт гэлтгүү хуулийг эрх зүй, хуульчдын хувьд айгүй сонирхолтой байсан болов уу гэж бодож байна. Тэгээд та яг хэрвээ харах юм бол гарч идээрээ бидэд анх удаа хилэлцэгдсэн эрэг хуулийн 15-ын 3 буюу хүний цус эд эрхтнийг хууль бусаар авах гэдэг ийм бол гарч өгсөн байгаа. Тэгэхээр яг ямар гэмт хэргийн зүйчлэлтэй байсан, ямар гэмт хэргийн талаар ярьж байгаа вэ гэдгийг бол та бүхэн харж байгаа хаа. За тэгээс ОЕК-гийн товчхон дурдсанчлан ер нь л яг бид нар нөгөө эрүүгийн кейс мэсээр айл болох холбоотой шүүгдэгчийн нэрийг ч юм хэлгүй явчихдаг штэ тий. Гэхдээ энэ кейс дээр бол угаасаа ингээд олон нийтэд нээлттэй мэдээлэл байгаа. Яг ямар кейс босно нь мэдэгдээд айгүй олон мэдээний сайт маягтай бүх мэдээлэл нь ингээд нээлттэй явчихсан учраас ерөнхийдөө холбогдогчийн бол ингээд эхнээс нь нэлээд явж байгаа. Гэхдээ ер нь бол яг цаашдаа зүгээр эргэн Б гэж явцсан арай хүндэтгэлтэй болов уу гэж бол би бодоо зүгээр Б гэдэг байдлаараа ингээд явчих яа тий хүний нэр байн дуртаад байхгүй. За тэгээд эрүүл мэндийн хөгжлийн төвийн эсэд эрхтэн шилжүүлэн сулах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга тэр үедээ байсан ажиллаж исэн тэр хүн Б гэдэг хүн ажиллаж байх хугацаанд холбогдсон энэ хүний эд эрхтнийг хуурам эхэлж авсан эсэх энэ эргүүн гэмт хэргийн талаар бол ингээ ярих гэж байгаа гэсэн үг байгаамаа. За холбогдогчийн хувьд бол сая хэлсэнчлэн яг энэ эрүүл мэндийн хөгжлийн төвийн эд эрхтэн шилжүүлэн сулах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга тухайн үед хийжсэн иргэн Б гэдэг хүн бол байгаа. За холбогдсон гэмт хэрэг нь бол сая яг дээр дурсанчлан эрүүг хуулийн 15-ын 3-ын яг 2 дахь хэсэг нь. За энэ 15-ын 3 дугаар зүйл дээр эрэг хуулийн тусгай анги дээр ямар гэмт хэрэг байгаад байгаа гэх юм бол хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах гэдэг ингээд дөрөв тусдаа юм ингээд заасан байгаа байхгүй юу? Цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах гэсэн үг. За тэгэхээр 15-ын 3-ын 1 дээр нь юу гэж байгаа вэ гэхээр хуурам эхэлж эсвэл хүч хэрэглэхээр занл хийлж хүний цусыг эсийг авсан бол 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорихоо шийтгэн гэдэг нэгдүгээр зүйлчлэл байна. За 15-ын 3-ын 2 буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнд нь юу байгаа вэ гэх юм бол хуурам эхэлж эсвэл хүч хэрэглэхээр занл хийлж буюу нэг объектив тав үйлдэл нь бол адилхан юм шүү дээ тий. Гэхдээ нэг объектын зүйл нь бол хүний эд эрхтнийг байгаа тий 15-ын 3-ын 1 нь бол цус эсийг авах юм бол 1-ээс 5 жил хүртэлх хугацааны хоригдлоо онож байгаа бол 15-ын 3-ын 2 буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь хүний эд эрхтнийг хурам эхлэж юм хүч хэрэглэхээр занл хийж авах юм бол 20 жилээс 8 жил хүртэлх хугацаагаар хорих ял гэдэг юм хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь ерөөдөө энэ хүнийг бол ингээд дүүлчилж авсан ийм гэмт хэрэг бол байсан юм билээ. За тэгээд юуны өмнө яг цаашид үйл баримт шүүхийн шийдвэрлэл рүү орохын өмнө хид хідэн тодруулахыг бол би хэлмээр байгаа. За энэ дугаарыг сая хэлсэн чинь анхны хилэлцэгдсэн эрэг хуулийн 15-ын 3 гэж нэрлсэн шалтгаан нь бол яг энэ эрэг хуулийн тусгай ангийн 15-ын 3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь шинжилэн найруулсан эрэг хууль буюу 2015 онд батлагдаад 17 оноос хэрэгжиж эхэлж байгаа энэ эрэг хууль үйлчилж эхэлснээс хойш үйлдэгдэж байгаагүй. За тэгээ анх удаа шүүхээр хилэлцэгдэж байгаа энэ тохиолдол юм байлээ. Энэ бол за үүний өмнөх 2002 оны эрүүгийн хуулиар бол яг энэ төрлийн буюу хүний эд эрхтэн цусыг ч юм уу те хууль бусаар авсантай холбоотой гэмт хэрэг байсан эсхийг бол судалж бол амжаагүй. Гэхдээ яг энэ хүний эд цус эсэд эрхнийг хууль бусаар авах гэдэг эрэг хуулийн 15-ын 3 дугаар зүйл дээр заасан гэмт хэрэг болвол энэ эрэг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш анх удаа гарч байгаа тохиолдол нь бол энэ юм билээ. За тэгээд тухайн үед энэ анхан давхын шүүхэн шийдвэрт гарч байгаа үед энэ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэсэн ярьцлага өгөхдөө энэ бол ингээд маш шин тутмын
анх удаа гарч байгаа ийм төрлийн гэмт хэрэг учраас бид нар бол ингээд дээд хүртлэх гомдол гаргаж явна мөн гэх зэрэг бол агуулгаар гарч исэн болохоор ба шүүхийн практикт ч гэсэн бол тийм түгээмэл гарч байгаагүй хэрэг юм байна лээ. За тэгээд энэ талаар мөн усан дээжих бол одоо өөрийнхөө сайт дээр нийтлсэн тойм дээр юу гэж байгаа вэ гэх юм бол энэ төрлийн гэмт хэрэг нь манай улсын ирээгүй одоо эх зүйн орчин үеийн практик тарьцангуй шинэ ойлголт шин тутам харьцаа гэж үзэхээр байгаа гэж бол дурдсан мэлээ. За тэгээд тодруулах юм бол сая хэлсэнчлээ ерөөс 15 оны ирээгүй үйл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлснээс хойш огт гарч байгаагүй хилцэгдэж байгаагүй шүүхтэр штэ тэ хилцэгдэж байгаагүй ийм одоо анхны тохиолдол бол байгаа даа. За тэгээ мөн сүүлд нь энэ хөргөвд бол 3 шний шүүхийн шийдвэрийг шүүгцэг эмээн дээр бол нээлттэй байршуулаагүй байгаа хэрвээ та дүрстэй хагаад арах юм бол учир нь хэлний шний шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүгдэгчийн өмгөөлөгч нарын одоо хүсэлтээр бол хүний хувийн мэдээлэл хамгаалах тухайлцаасан хувь хүний нууцад хамаарах мэдээлэл бол байгаа. Баримт бол хэргийн материалаас аврагдсан гэдэг одоо үндслээр хэргийг хаалттай хянаа хэлэлцсэн байлээ. Тийм учраас одоо шүүхийн шийдвэрийг цахим хуудасд байршуулах журмынх нь 4-2-2 заасны дагуу ерөн зөвхөн шийдвэрийн тогтоох хэсгэл бол байршсан. Жишээлбэл усын дэд шүүхийн тогтоолын одоо энэ хүнийг цагаатгах байгаа агуулгал бол байршсан ийм одоо шүүхийн шийдвэртийн одоо цахим байдлаар нээлттэй байршсан хэсэгтэй мэлээ. Түүнээс бол бүтэн бол байршиж чадаагүй гэсэн үг. За тийм болохоор анхан давах хяналтын шатны шүүхийн шийдвэрт бол бүрэн гэхээр нь бол танилцаагүй байгаа тодруулж хэлэхэд. Гэхдээ энэ дугаарыг бид нар юунаас бэлтгэж ярьж байгаа гэх юм бол усын дэд шүүхийн орсон шүүхийн шийдвэрийн тоймоос бол та бүхэнд бэлтгэх хүргэж байна. За энэ тоймын гол одоо юм нь одоо хангалттай санагдаад ярьж байгаа гэх юм бол ингээд яг усын дээд шүүх сая хэлсэнчлээ оюука өмнө дуртаад байсанчлан анхан давах нь ерөөдөө энэ хүнийг одоо гэмт хэрэг үйлдсэн байна гин буруутай байна гэж яалганыг суулсан боловч усын дээд шүүх бол цагаатгсан шүү дээ тийм усын дээд шүүх бол нөгөө олон нийтийн анхааралд байгаа энэ хэрэг дээр хэдий ингээд хаалттай өрөөнд хилцэгдээ шүүхэн шийдвэрийн нээлттэй байршуулаагүй ч гэсэн яг тэр нөгөө хүмүүсийн анхааралд байгаа учраас яг одоо өөрийнхөө үндэслэлийн тэр гол хэсгүүдийг одоо хүний хувийн мэдээлэл оруулаагүй шүү дээ тий хувийн мэдээлэл оруулаагүй хууль хэрэглээний онлын тэдгээр тайлбаруудаа бүгдийг нь оруулсан байсан учраас надад маш сонирхолтой ер нь ингээд харахад ингээд ойлгоод авчихаар санагдсан учраас энэ тоймоос нь бол ерөөхдөө энэ хэргийг хангалттай ойлгоод усын дээд шүүхийн үндэслэл тайлбарыг бол ойлгочих юм байна гэж бодсон учраас ер нь ярий гэж бол бодсоо. За тийм болохоор ерөөхдөө усын дээд шүүх оруулсан шүүгэн шийдвэрийн тоймоос нь бол та бүхэнд бэлтгэж хүргэж байгаа шүү. Тоймоос нь харахад бол одоо энэ маргаанд анагаашаа болоод хууль зүйн шинжилгээ ухааны онол ойлголтуудыг аюух тайлбарлсан замун олон улсын хэм хэмжээнүүд буюу одоо конвенцуудыг их дурдсан нь сонирхолтой сайн их сурвалж болохоор санагдсан учраас за одоо ингэ танилцуулж байна. Тийм болохоор манайхан анхан давхынхны шүүхийн шийдвэр магадлалыг бол энэ дээр дэлгэрүүлж бол ярьж чадахгүй, тойм дээр орсон байдлаар нь бол ярьж байгаа шүү. За гэтээ ерөнхийдөө гин буруутай гэж үзчихсэн. За усын дээд шүүх бол цагаатгсан, цагаатсан үндэслэлийн хэдүүлэлтүүд дэлгэрүүлж ярина гэж ойлгож байна. За тэгээд усын дээд шүүхийн эрүүг иргэн танхимын одоо тогтоол нь бол 2025 оны 6 сарын 4-ний өдөр гарсан буюу ер нь бол 3 сарын өмнө орчмын өмнө гэж эцэслэж шийдвэрлэгдсэн бол ийм хэрэг бол байгаамаа. За тэгээд өгүүл баримт руу орох юм бол ер нь бол яг бас товч хит дэлгэрүүлэх нь бас нөгөө хүний хувийн мэдээлэл одоо хувийн нууцтай за эрүүл мэндийн байдал те тэрнтэй холбоотой учраас ерөөхдөө бас айгүй товч бол оруулсан байсан. За уул баримтын хувьд сая сэнчлэн одоо холбогдогч буюу шүүгдэгч бэн эрүүл мэндийн хөгжлийн төвийн ИС-д эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дараагаар бол ажиллаж байхдаа зам тээвэр осолд орсны улмаас гэмтэл сог судлын үндэсний төвд хүргэгдээд одоо хаалгаанд орж улмаар тархины үхэлтэй болох нь онцлогдсон иргэний гэр бүлийн гишүүдээс бол элэг 2 бөөр за тэгээд тэдгээрийн 90 тойронд байгаа судсыг нь авах талаар хэлж зөвшөөрөл авсан юм байна. За ингэж зөвшөөрөл авсан боловч биеэс нь одоо хүний доод мөчтийн идэд болох одоо шүрмэс за тэгээд түүний бэхлэгдсэн эсэг мөн хүний эргэтэн болох одоо зүсний хүүдийг авах талаар бол тайлбарлан хэлээгүй. За бодит байдлыг нуун дарагдуулаад улмаар одоо хуурам ихэлсэн юм байна гэдэг одоо ийм гэмт хэрэгт бол холбогдчихжээ. За тэгээд ер нь бол яг нөгөө яг усын дэд шүүхийн тойм дээр он саруудыг ингээд дуртаагүй айгу товч оруулж байгаа шүү дээ. Энд чинь тойм учраас тий. За тэгээд яг би холбогдох ингээд мэдээнүүдээс харах юм бол за та нар бол угаасаа энэ хэргийн талаар хайж үзэх юм бол айгу олон сайт дээр тухай бүр 8 олон мэдээ гараа явчихсан тий. Олон нийтийн сошиал сувгуудаар ч гэсэн айгух одоо явсан юм хэрэг хайгаад үзэх юм бол яг 23 оны 8 сард болсон одоо ийм үйл явдал юм байна лээ. За тэгээд түүнээс хойш ингээд хэрэг нь явсаар агаад ер нь энэ 25 оны 6 сард бол ингээд шийдвэрлэгдэж дуусч байгаа. Ер нь 2 жил орчмын одоо болчихсон ийм хэрэг байгаамаа.
За анхаан болон дадлалгчны шүүхийн хувьд бол угаасаа яг томь дээр дурдсанаар товч байгаа шүү. Агашны шүүх бол шүүгдэгчийг эерэг үеийн тусгай ангийн 15-ын 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан хуурам эхэлж хүний эд эрхтнийг авсан гэдэг гэмт хэрэг үйлцэн гэм буруутай тоочож 2 жил 6 сар хугацаатай орол хоригхоор шийтгэснийг давзаалчны шүүх бол одоо агашны шүүхийн шийдвэр бол хിവэр үлдээж ингэж шийдвэрлсэн одоо юм товч байгаа. Энэ хоёр шатны шүүх бол одоо энэ хүнийг бол саяны дээр дурч үйлдэлд бол гэм буруутай гэж бол үзсэн гэсэн. За усын дээжүүх болохоор а эрүүл мэндийн тухай хууль тогтоомж за тэр дундаа донорын тухай хууль түүнд нийцүүлэн эрүүл мэндийн сайдын баталсан эсэд эрхтэн шилжүүлэн суулганд талаарх журам зааврууд нь одоо харилцааны зүйлийг бүрэн хамарч зохицуулаагүй тэдгээр тодорхойлсон зарим нэр томьёо хугдгуун нь хоёрдмол утгатай тодорхой бусдаа олон улсын жишгт нийцээгүй зэрэг нөхцөл байдлууд нь бол ахан болон давзаалчны шүүх үйл баримтыг бодитоогоор тогтоож чадсан боловч одоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэсэн байна гэж бол дүгнээд за тэгээд а шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хяналтын шатны шүүх бол 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хэргийг хилэлцээд энэ одоо шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж одоо өмнөх хоёр шүүхийн шийдвэрийг бол ингэж хүчингү болгож шийдвэрлэж байгаа маа. Сая хэлж чийгтээ анхан болон давзаалагчны шүүх бол үйл баримтыг бодитоор тогтоосон боловч одоо энэ хууль хэрэглээний нэр томьёоны одоо хоригдмол утгатай дутагдмал тодорхой бус олон улсын жижигт нийцээгүй байдлаас болоод ерөөхдөө буруу тайлбарлаж хэрэгэлсэн байна гэж бол үзсэн. За тэгээд усын дээжүүх бол энэ одоо гаргасан тоймдоо айгүй тийм үндэслэл бүхий одоо хариултыг хүмүүст үлдээмэр байсан юм шиг надад санагдсан. Тийм болохоор тойм муудыг одоо бусад томьёотыг гарах юм бол усын дэд түүхийн яагаад ийм шийдэл гаргасан гэдэг талаар айгу товч тайлбарлал хийдэг байсан байхгүй юу? Угаасаа тэр чинь тойм шүү дээ тий. Гэтэл энэ тоймнэр бол одоо маш их эрүүгийн болон эрүүл мэндийн шинжилгээ ухааны ойлголтуудыг, онолыг, олон улсын конвентуудыг тайлбарлсан одоо тэр усын дэд түүхийн тогтоол нь яаж гарсан тэр яг гол одоо хууль зүйн үндэслэл тайлбаруудыг ингээд хангалттай оруулж өгсөн юм шиг бол санагдсан. За гэхдээ одоо энийг бол товчилж байгаа шүү. За товчулж ярьж байгаа нь одоо энэ бага шүү. Бас ихтэй хөөхөө явах байх гэж бол бодсоо. За тэгээд усын дэд түүх эхлээ юу гэж эхэлж аваа гэдэг юм бол ер нь энэ орчин үеийн шинжилгээ ухаан, анагаахын шинжилгээ ухаанд энэ донорын тухай ойлголтыг одоо авч үзэж бол эхэлсэн. За тэгээд юу гэсэн бэ юм бол орчин үеийн анагаахын шинжилгээ ухааны ололт амжилтууд нь эмчилгээний шинэ боломжуудыг нээж за эмчлэх боломжгүй гэж үзэжсэн одоо олон тооны хүнд өвчтнүүдийг эмчлэх сэргээн засах одоо үр дүнтэй аргуудыг бий болгосны нэг нь энэ донороос эдис эрхтэн шилжүүлэн суулгах мис тасалбар байна. За улмаар энэ өвчтний амьдралын чанарыг дээшлүүлэх эрхтэн дутлаглын сүүлийн шатанд орсон өвчтнүүдэд амьдрал бэлэглэх шилдэг арга зам нь гэж бол одоо тодорхойлогдож энэ орчин үеийн шинжилгээ ухаанд бол ирж байна. За тэгээд хүнд өвчин, байгалийн гамшиг, осол гэмтэл, гинт хэрэг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалan эргэтэн шилжүүлэн суулгах хэрэгцээ бүх өвчтний тоол жил ирэх тусам нэмэгцээр ирсэнд л за хүн төрөлхтний амьгүй донороос буюу одоо deceased donor гэж англиар хэлдэг юм билээ. Эргэтэн шилжүүлэх тогтолцоог бий болгож эрүүл мэндийн тогтсон шалгууруудын дагуу цаашид амьдрах боломжгүй болсон тогтоогдсон хүнээс эсэд эрхний шилжүүлэн суулгах зорилгоор сэргээсэн одоо хүнийг донор болгох одоо болжээ. За тэгээд амьгүй донороос эсэд эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааны их үед бол одоо амьдрал зүрхний цохол зогссон хүнээс бол эргэтэн шилжүүлэн суулгадаг байсан одоо эхлэгтэй штэ тий энэ одоо ангаахын шинжилгээ ухааны ололт болол. За харин 20 дугаар зууны дунд үеэс тархины үхлийг тодорхойлох одоо шалгуурыг боловсруулж хууль зүйн хүрээнд л хүлээн зөвшөөрснөөр донорын гол их үүсвэр болсон буюу одоо заавал зүрхэн зогсож ээж тэр хүн донор болно гэдэг одоо биеийн ажиллагааг нь бүрэн зогсоож иж донор болгодог байсныг биеийн ажиллагаа нь одоо бүрэн зогсоогүй гэсэн одоо тархины үхэл гэдэг тэр зүйлийг тогтоох боломжтой болсноор донорыг одоо энэ тархины үхэлтэй одоо донор өгж байгаа хүмүүс нь те илүү их одоо дамгаалж донор болох болсон. Энэ нь илүү их донорыг үүсвэр болох бас юм байна лээ гэж бол тайлбарсан. За тэгээд дэлхийн улс орнуудад ECD эргэтнээ хандивлах зөвшөөрөл олгохдоо OFT энийг одоо off in ба OFT out заах in and out гэдэг заяа. Гэсэн хоёр төрлөг бол хөгжүүлсэн байдаг юм байна гэж. Одоо ерөнхийдөө ялгаатай юм лээ бас. За OFT in гэдэг нь болохоор донор болох гэж би хүний идэвхтэй үйлдэлээр илэрдэг буюу тухайн хүн донор болох хүсэл зоригоо өөрөө илэрхийлсэн
эсвэл амьгүй донорын ойр дотны хүмүүсээс зөвшөөрөл авсан байхыг шаарддаг бол OVT out хэлбэр нь болохоор хэн нэгэн амьдарч байх хугацаанд донор болохоос татгалцсан мэдээлэл үйлдэл гаргаагүй тохиолдолд зөвшөөршин гэж үзэх идэвхгүй хэлбэрийн зөвшөөрөл олголт гэдэг одоо ийм хоёр тусдаа ялгаатай байдлаар авч үздэг юм билээ олон улсад бол. За тэгээд тархины үхэлтэй донор байх тохиолдолд одоо зүрх амьдралын тогтолцоог хиймлэр дэмжих боловч үүнээс өмнө хүчний тархины үйл ажиллагаа иргэшгүй алдагдсан болохыг бол тогтоодог. За тодруулах юм бол одоо донорын физиологийн үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй буюу нас барсантай адилтгаж болох үс нөхцөлд орсон болохыг тогтоосны дараа ECD эргэтийн шилжүүлэн суулгах мэдслийг бол хийж гүйцэтгэдэг юм байна. Тархины үхэлтэй донорын хувьд. За олон улсын эрх зүйн баримт бичгүүд ч юм уу одоо тархины үхэлтэй амьгуу донороос эргэтэн шилжүүлэн суулгахыг тэргүй ээлжинд бол одоо ирмэлцлэгийг бол зөвлөдөг. Тухайлах юм бол Дэлхийн эрүүл мэндийн асамблегаас 1991 онд гаргасан хүний эргэтнийг шилжүүлэн суулгахад баримтлах зарчмуудын 3 дугаар зарчимд нь шилжүүлэн суулгах эрхнийг амьгуу донороос авахыг ирмэлцэнэ. Амьд донороос эрхтэй ханиулахыг зөвшөөрөх боловч эргэтэн хүлээн авагчтай генетикийн хувьд ойр хууль ёсоор одоо хүлээн зөвшөөрөгдсөн байхыг ийм зарчмыг бол ингээд тусгасан байдаг юм байна. За Монгол улсын хувьд бол донорын тухай хуульд 14-р зүйлийнх нь 14-ийн 1, 14-ийн 2, 15-р зүйлийн 15-ийн 2 дахь хэсгүүдэд бол амьд буюу одоо хүүхэд 21 наснд хүрсэн хүн за тэгээд амьгуу донороос ECD эрхнийг нь авахдаа заавал одоо зөвшөөрөлт үндэслэн байхыг шаардсан буюу энэ OVT-ийн гэдэг хувилбарыг бол манай энэ донорын тухайд илэрхийлсэн байна гэж бол Улсын дэд хууль тайлбарласан. Яагаад тэгэхээр яг одоо заавал зөвшөөрлийг бод дээр авсан байхыг шаардаад байна шүү дээ тий. Нөгөө аав төлбөр нь бол тэр хүн татгалзаж гин гэдэг өмнө илэрхийлээгүй болвол одоо идэвхгүй байдлаар татгалзаагүй юм байна гэж үзээд бас донор болох боломжтой байна гэж үздэг байсан бол манайд бол заавал одоо нас орсон хүн байсан ч нас бараагүй амьд донор байсан ч тий. Нас бараагүй байх юм бол өөрөөс нь одоо тархины хүлтэй ч юм уу байх юм бол одоо заавал гэр бүлийн гишүүд хуульсны төлөөлөгчөөс нь ямар нэгэн байдлаар зөвшөөрөл ингэж авч байгааг бол ер нь заавал зөвшөөрөх шаардж байгаа энэ OVT-ийн гэдэг хөлбөрийг бол илэрхийлсэн гэж ил тайлбарласан байна. За түнчлэн донорын тухайд амьд болон амьгүй донорыг хуульчлан тодорхойлсон. За хүний ECD эрхнийг авах гэж бол амьд болон амьгүй донороос ECD эрхтэн болон эрхний хэсгийг эмнэлгийн нөхцөлд авахыг ойлгохоор хуульчилсан. За иймээс эрүүгийн үеийн тусгай ангийн 15-ын 3 дугаар зүйл заасан хүний цус эрхнийг хууль бусаар авах гэмт хэргийн үндсэн нэр томьёо хурдхууныг бол донорын тухай хуулийн дээрх үзэл баримтлал зохицуултыг иш татах замаар тайлбарлавал уг гэмт хэргийг одоо хамгаалах эрх ашигт бол амьд болон амьгүй донор аль аль нь хамаарах юм аа гэж бол ингэж үзжээ. За хоёрдугаарт нь бол улсын дэд бүх одоо ингээд донор гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг ойлголтыг тайлбарласан бол энэ олон улсын гэрээ конвенцуудад одоо энэ одоо донортой холбоотой тий хүн өөрийнхөө 100 сая эрхтнийг бусдад одоо донорлох өгөхтэй за тэгээд амьгуу донорын хувьд ч гэсэн энэ одоо эрх одоо ямар байдлаар зохицуулагдж ийн вэ гэдгийг тайлбарлахнаас сонирхолтой санагдсан. За тэгэхээр хоёрдугаарт нь бол энэ талаар ярина гэсэн үг. За хүний эрхийн үүднээс хувь хүн өөрийн бие махбодыг бүрэн эрх шиг бол эрхтэй. Хүн бүр өөрийн бие махбодын бүрэн бүтэн байдал, эрхэмсэг байдлыг хадгалах, хамгаалах хэрэгтэй бөгөөд энэ эрх амьд байх цаг хугацаанд болон нас барсны дараа ч хадгалагдана гэдгнээс надад аягүй сонирхолтой тайлбар санагдсан. За энэ эрхийн хүрээнд донороос эргэтэн шилжүүлэн суулгахад дараах үндсэн 4 үнэт зүйлийг хүндэтгэж баримтлах ёстой гэд 4 одоо зарчмыг бол тусгасан. Үүнд хувь хүний автоном байдал буюу өөрийгөө мэдэх эрх, хоёрдугаарт мэдээлэлд үндэслэн сайн дурын үндсэн дээр өгсөн зөвшөөрөл байх, гуравдугаарт хувь хүний бие махбод нь арилжааны зүйл бол байж болохгүй. Дөрөвдүгээрт altruist буюу бусдын сайн сайхны тулд гэдэг ийм зарчим суурилсан байх ёстой. Одоо энэ донорын хувьчуудаа тий ийм дөрвөн ширхэг ийм зарчимд ингэж тусгагдсан байх ёстой гэж. Энэ ч утгаараа одоо донороос эд эрхтэн авахад зайлшгүй бичгээр зөвшөөрөл авсан байх буюу нас барагчийн гэрээслэл эсвэл нас барагчийн одоо гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлд үндэслэн байхыг үндэсний төдийгөө олон улсын одоо энэ гэрээ конвенцоор шаарддаг. Тухайлах юм бол Европын зөвлөлөөс баталсан хүний эрх ба био анагаах ухааны тухай Oviedo-гийн конвенц юм байна. Convention on Human Rights and Biomedicine гэнэ 1997 оны конвенц юм байна. 19-р зүйлд нь амьд донороос эрхтэн авахыг зөвхөн яаралтай тохиолдолд эсвэл тухайн эрхтнийг амьгуу донороос авах боломжгүй үед эсэх юм бол донор нь өөрөө тодорхой сайн дурын зөвшөөрөл өгсөн тохиолдолд зөвшөөрнө гэсэн бол манай улсын хувьд донорын тухай хуулийн 14-р зүйл 15-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас үзэхэд бие хүний өөрийгөө мэдэх эрх болон энэ альтруист буюу нөгөө бусдын сайн сайхны төлөө гэдэгтэй энэ зарчмууд бол бүрэн тусгалаа осон гэж бол үзэхээр байна гэж бол заасан байна.
нөгөө өөрийгөө мэдээ заавал зөвшөөрөл өгөөд те. Тэгээд энэ нь арилжааны шинжтэй биш тэр бусдын сайн сайхны төлөө гэдэг энэ зарчмууд бол тусгалаа олжээ гэж бол ус ингэж чухал үзжээ. За ийхүү зөвшөөрөл авахын одоо хүний эрхийн болон ёс зүйн учир зүйч холбогдол нь болвол бие махбод түүний хэсэг нь хүний эрхийн чухал одоо үнэт зүйл болохын хувьд нас барсан гэр бүлийн гишүүн ойр дотны хүнийхээ биед нь мэс хүрэхгүй байхыг гэрмэлзэж бие цогцыг нь бүрэн бүтэн орчуулах эрхтэй байдгаар илэрхийлэгдэнэ гэж бол тайлбарсан. Энэ бас надад айгүй сонирхолтой санагдсан. Одоо яг манай зарим хүмүүс чинь ингэж маргадаг штэ тий хүний эрх гээл тэнгүүт манай үндсэн хууль дээр чинь одоо айгүй цөөхөн эрх заачихсан энэ эрхээр л хязгаарлагдана гэдэг байдлаар тайлбарлах одоо хүмүүс байдаг штэ тий гэхдээ хүний эрх гэдэг бол одоо маш өргөн агуулгатай зөвхөн үндэсний хууль тогтоомж гэдэг нь олон улсын гэрээ конвенцээр хамгаалагдж байдаг тий за түүнээс гадна Монгол Улсын үндсэн хууль дээр заасан байдаг одоо 18 эрх бол айгүй ерөнхий байдлаар тий бусад маш олон төрлийн эрхүүдийг өөртөө агуулгах байдлаар бол жишээлбэл ингэж явдаг гэж бол бас тайлбарлагддаг жишээлбэл үндсэн хууль дээр ч юм уу ер нь одоо Монгол Улсын дотоодын хууль тогтоомжийн аль ч хууль дээр ер нь ийм эрхийг бол тусгаагүй байх гэж би бол бодож байна. Одоо яг энэ үг үсгээр нь те нас барсан гэр бүлийн гишүүн бол ойр дотны хүнийхээ биедэнд мэс хэрэхгүй одоо байх хэрэгтэй ч юм уу те би мах цогцыг нь одоо бүрэн бүтэн оршуулах хэрэгтэй гэдэг байдлаар бол тусгагдаагүй байх. Гэхдээ энэ бол ингээд олон улсын болоод энэ үндэсний хууль тогтоомжийг тайлбарлах юм бол агуулгаараа агуулгадчихсан эрх гэдэг байдлаар тайлбарлагдсан бас надад айгүй онцлохоор одоо санагцсан. За тэгээд эрэг үеийн тусгай ангийн 15-ын 3 дугаар зүйлд нь болвол одоо эрхтний донор эд эрхтэн шилжүүлэн сулах үйл ажиллагааг ёс зүйн хэм хэмжээг хамгаалж хүний болон одоо эрхний намыг юм хоригдсан агуулгаар ерөнхийдөө тусгагдаж тийм учраас одоо хуурам эхлэхгүй хүч хэрэглэхгүй гэдэг байдлаар ингэж тусгагдсан. Энэ агуулгаар ерөнхийдөө эрэг үеийн 15-ын 3-ыг бол хуульж исэн юм байна. Хууль тогтоогч гэж бол тайлбарлажээ. За тэгээд 3 дугаарт нь болвол ерөөхдөө одоо үндэсний хууль тогтоомж донорын тухай хуулиа энэ олон улсын хууль тогтоомжтойгоо нийтүүлж тайлбарлах байдлаар бол явсан байлээ. За 3 дугаарт нь Монгол улсын 2018 онд нэгдэн орсон Стамбулын тунхаг бичигт болохоор бисээ сони хэлсэн үү? Стамбулын тунхаг бичиг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2010 онд баталсан хүний эс эд эрхнийг шилжүүлэн суулгахад баримтлах зарчим. За 2015 оны хүний эрхнийг худалдаалгын эсрэг конвенцийн зохицуултуудаас үзэхэд хүний цус эс эд эрхнийг авахдаа донор түүний гэр бүлийн гишүүд зашид 3 дахь читгэдээс санхүүгэн болон түүнтэй адилах давуу байдал санал болгох, амлах, олж авах, за эд эрхнийг цаашид худалдаалах, амьгүй донорын бие цогцыг нь ялгуурлах, хуурхан дайжигнах гинт санаа агуулсан үйлдэл бол дотоод хууль тогтоомжтой гинт хэрэгт тооцоо хариуцлага хүлээлгийг үүрэг болгосон байдаг юм байна. За өөрөөр хэлэх юм бол энэ олон улсын баримт бичгүүдэд тусгагдсан үзэл санаа нь бол эргэтэн шилжүүлэх ажиллагаа бол хүний амь насыг аврах, эрүүл мэндийг нь сайжруулах юм одоо сайн үйл хэрэг бөгөөд үүнийг альва байдлаар бизнес ашиг хонжооны хэрэгсэл болох нь бол ёс зүйгүй гэж үздэг. Тийм ч учраас ашиг гарсан санаатай үйлдэл бүрийг хатуу хориглож ингэж одоо хуулиар хариуцлага хүлээлгэх юм чиглэл баримталдаг. За эрүүгийн хуулийн тусгай ангийн 15-ын 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эдис эрхтнийг хууль бусаар авах гэмт хэргийг хуульчлахдаа сая дээрдсэн гэмт хэргийн зорилго сэдэлтийг тусгайлан тодорхойлоогүй боловч эрүүгийн одоо эрх зүйн онол зарчмыг тайлбарлах юм бол уг гэмт хэргийн гин буруугийн шууд санаа тайлбараар үйлдэгнэ гэж бол ингэж тайлбарлаж байгаа. За өөрөөр хэлэх юм бол энэ гэмт хэргийн сэтэл зорилгыг тодорхойлохдоо хүний хэний эрх ашигын тулд одоо хэний эрх ашигын тусын тулд те энэ үйлдэлийг хийсэн бэ? Энэ үйлчлийг хийснээр хэн ашигтай вэ гэдэгт нь зайлшгүй хариулдаг учиртай гэж бол тайлбарсан. Нөгөө шууд санаатай хэлбэрээр өгүүлдэгдэн тэ. За тэгээд нөгөө өмнө нь дурдсанчлан зарчим марчимтайгаа нийцүүлээд олон улсын дотоодын хууль тогтоомжийнхоо ингээд зорилготой нийцүүлэх юм бол энэ бол ингээд ашигын төлөө бусдын сайн сайхны төлөө байх ёстой учраас хэний ашиг сонирхлын тулд энэ хэнд ашигтай юм бэ гэдэгт бол хариулдаг учиртай гэжээ. За үүнээс дүгнэх юм бол донорын тухай зөрчил болон за хүний тус эс эд эрхтнийг хууль бусаар авах гэмт хэргийн ялгагдах гол шинж. За тэгээд зөрчлөөс гэмт хэрэг шилжих үндсэн шалгуур нь бол за яг ингээд явчаар та нар жоохон зарим нь мэдээ зарим нь мэдгүй төөрөх зөрчин бол магадгүй. За энэ донор хүний эд эс эрхтэн авахтай холбоотой ер нь дээр дурцын эрэг үеийн гэмт хэрэгээс гадна манай зөрчлийн тухай хуульд болвол донорын тухай хууль зөрчих гэдэг бол зөрчил байж байгаа юм байлээ. Хэд хэдэн үйлдэл байгаа. За тэгээд ерөнхийдөө тэрнээс бол ялгаж байгаа. За тэгээд жишээлбэл тэр нь ямар зөрчил байгаа вэ гэдэг юм бол
зөрчлийн тухай хуулийн жишээлбэл 6-гийн 10 дугаар зүйл нь донорын тухай хууль зөрчих гээд хууль зааснаас бусад тохиолдолд амьгүй донороос эд эсэрэгтэн авах та нас барагчийн гэрээслэл эсвэл түүний төрсөн эцэг эхнэр нөхөр хамтын амьдрал бүхий гэр бүлийн насан турш гишүүдийн зөвшөөрлийг бичгээр аваагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ бол зөрчил гэсэн үг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээгүй бол энэ бол зөрчил гэдэг агуулгаар ийм зөрчлүүд бол ингэж орсон байгаа мөлий. За усын нээж чухал тийм болохоор гэмт хэргийг бол ингээд зөрчлөөс нь ялгаж тайлбарласан. За тэгэхээр өмнө ярьснаасаа үргэлжлүүлээ хэдүүлээ. Зөрчлөөс энэ гэмт хэргийг шилж одоо ялгах те үндсэн одоо шалгуур нь болох юм бол өөртөө бусдад санхүүгийн түүнтэй адилдах давуу байдал бий болгох, олж авах, амлах гэсэн одоо үндсэн сэтэл зорилгод суурилсан хуурам эхлэх, хүч хэрэглэхээр замналхийлах арга одоо хэлбэр бүхий хүний эд эрхтнийг сайн дурын мэдээлэл үндэслэн зөвшөөрлгүйгээр авсан үйлдэл гэж тодорхойлогдно. Энд дэр хэлж штэ тэ сэтэлттэй зорилготой байна. Санхүүгийн одоо тэгээд даваа байдал бий болж олж авах гэсэн ийм сэтэлт зорилгод суурилсан байна. За тэгээ хуурам эхлэх, хүч хэрэглэхээр заналхийлсан үйлдэл байна гэдгээр ингэж одоо ялгагдана гэж. За энэ хэргийн хувьд хэдүүлээ бол одоо хэрэг рүүгээ орж ийн. Энэ хэргийн хувьд тархины үхэлтэй болохыг тодорхойсон донорын гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авахдаа хэн нэгэн одоо тодорхой этгээдэд эдийн болон эдийн ус ашигтай байдал бий болгох, амлах, олж авах сэтэл зорилго бол агуулаагүй. Эсвэл донор хүлээ авахт нь одоо эд эрхтээ шилжүүл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс энэхүү үйлдэлийг хийгээгүй бөгөөд тэрээр эргэтэн шилжүүлэн суулгасан одоо ажиллагаанаас ашиг хонжоол ерөөсөө олоогүй. Донор хүлээ авахчтай одоо энэ гэмт хэрэг толбогдсон эмч маань шүү дээ тий нэгдмэл ашиг сонирхолтой бол этгээд биш одоо энэ нөхцөл байдал бол тогтоогдоогүй зэрэг одоо энэ үндслээр хэрийг бол хэрэгсгүй болгож түүнийг цагаатгах шийдвэр одоо үндсэлтэй байна гэж сайн нөгөө эрүүгийн гэмт хэрэг бол зөрчлөөс ялгахтаа усан дэжүүх тайлбарлаад байна шүү дээ тий энэ бол ингээд ашиг олох гэсэн ийм санхүүгийн сэтэл зорилготой ийм байна. За гэхдээ энэ тохиолдолд бол одоо энэ холбогдогч этгээд буюу шүүгдэгч энэ Б гэдэг эмч маань бол энэ донор хүлээ авагч этгээдээс гадна бусад ямар нэгэн байдлаар энэ ашиг хонжоо олох гэсэн тий тэр донор хүлээ авагч ямар нэгэн байдлаар нэгдмэл сонирхолтой түүнд ингээд ямар нэгэн ашиг авчрах гэсэн за өөрийнхөө хувьд ч гэсэн эдийн засгийн хувьд тий ямар нэгэн ашиг хонжоо олох гэсэн ийм сэтэл зорилго бол байхгүй байна. Ийм сэтэл зорилго бол тогтоогдохгүй байна гэж л үзэж байгаа. За тэгээд донорын тухай хууль тогтоомжоор тархины үхэлтэнд тогтоогдсон өвчтний гэр бүлд нь одоо өвчтнийг донорх болох талаар хүсэл тавьж зөвшөөрлийг нь зөвхөн бичгээр авахар журмалсан. За тэгээд амар зөвшөөрөл авч донор болох ойлголт одоо зохицуул байхгүй буюу амар зөвшөөрөл авсан гэх тохиолдлын хувьд бол зөвшөөрөл авахтай адилтгаж үзнэ. За харин зөвшөөрөл авахдаа зохицуулах албаны мэрэгжил нь амьгүй донорын гэр бүлд одоо донор болох санал хүсэл тавихтаа чухам ямар эд эрхтнийг донор болгоо авах талаар бол тайлбарлан хэлж эд эрхтэн авах ажиллагааны талаарх мэдээлэл бүрэн гүйцэд өгч үр дагавар учир холбогдлыг тайлбарлан ойлгосны үндсэн дээр зөвшөөрлийн хугацаанд авах мэдээллийг бүрэн гүйцэд бичсэний дараа гар үсэг дуруулан баталгаажуулна гэдэг ийм процесстэй байх ёстой. Яг ямар эд эрхтнийхтэй одоо шүрмэс байсан ч гэсэн нэг судас байсан ч гэсэн те одоо яг юу авах гээд байгаагаа тэр бүрчлэн хэлээд наривчлан тайлбарлаад процессыг нь тайлбарлах ёстой гэж бол ингэж хэлсэн. За гэтэл шүүгдэгчийн хувьд бол яг ямар тохиолдол гарсан бэ гэдэг юм бол за шүүгдэгч эмч Б болон зохицуулах одоо албаны мэрэгжилтэн буюу энэ донорын одоо төвийн мэрэгжилтэн нар нь амьгүй донорын гэр бүлийн гишүүдэд зүс нь одоо илгэхдээ хамт байралтгийн хувьд илгийг авах зүсийг одоо хамт авдаг болохыг жишээлбэл нөгөө зүсийг буюу эрхтнийг нь зөвшөөрлөг авсан гэж бас маргаад байгаа ч тийм цэсний уутыг нь те болохыг за мөн доод мөчтийн эрхтний хүний эд болох шүрмсийг түүний бэхлэгцэн эсвүүдээ хамт одоо авах болохыг бүрэн гүйцэд тайлбарлан хэлээгүй тэдэнд ойлгуулаагүй мэдээллийг бүрэн өгөөгүй атлаа амьгүй донорын гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийн хуудаст гэр бүлийн гишүүдийн мэдээллийг өөрсдөөр нь бичүүлж гар ус зурсны дараагаар элэг бөөр шүрмэс хэмээн нөхөн бичиж дорны тухай хуулиар тогтоосон зөвшөөрөл авах журам зөрчсөн байна гэж үлдсэн. Уламаар энэ донорын тухай хууль засан журам зөрчсөн учраас зөрчлийн тухай хуулийн 6-гийн 10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг засан зөрчлийн шинжийг хангасан байна гэж бол ингэж үзээд ерөнхийдөө эн чинь ингээ гэмт хэргийн шинжгүй цагаатгаж байгаа. Гэхдээ энэ хуульч заасан журмыг зөрчсөн нь бол тогтоож байгаа учраас зөрчлийн шинжийг одоо зөрчлийг бол хангаж байна гэж үзье.
Би өмнө дурдсан шүү дээ те ямар зөрчил байгаа даваа гэдэг юм бол төрлийн тухайл донорын тухайл зөрчих гээд за энэ 6-16-ад нь бол хуульч зааснаар нөгөө амьгуу донорын эд эсрэгтнийг авахдаа одоо хуульсны төлөөлөгчөөс нь те гэр бүлийн гишүүдээс нь зөвшөөрлийг бол бичгээр аваагүй нэрүүгээ хариуцлага хүлээх хэрэггүй бол гэдэг одоо ийм үйлдэл байгаа. За ийм зөрчил гаргасан байх юм бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулад за хүнийг 200 нийтдээ тэмцэх хэмжээний төгөөргөөр хуулийн этгээдийг 2000 нийтдээ тэмцэх хэмжээний төгөөргөөр торгоно гэдэг юм торгох шийтгэлтэй бол ийм зөрчил бол байсан байна. За тэгээд бас дээд чухал тоймдоо дурдсан байлээ. Тогтоол бас юу гэж одоо гарч байгаа гэх юм бол энэ чимэлгийн байгууллагын ажилтнууд нь үүрэгт ажилдаа хайн ганцна нь энэ зөрчил гаргах шалтгаан нөхцөл байдлыг одоо шүүгэн шийдвэр тэмдэглэж байна гэж ütсэн байлээ. Ягаад тэгэхээр одоо яг уу ямар эд эрхтнийг авахыг тайлбарлаад бичгээр гар усыг авч байгаа ч гэсэн эргээд тэн дээр нь одоо хилээгүүдээ илэг бүр шүрмсийг авах хилээгүй байж ш нөхөж битсэн гэдэг нь бол бас ёс зүйгүй жоох үйлдэл бол харагдаж байгаа тий. Энэ одоо хайн ганцсан ёс зүйгүй үйлдэл нь ороо шүүгэн шийдвэрт бол ингэж тэмдэглэсэн байлээ. За тэгээ мөн шүүгдэгч буй толбогдох хэргийг бол ингээ гэмт хэргийн шинжгүй үндслэлээр хэрэгсэхгүй болгох шийдвэрс нь бол ийм тэмэлгийн байгууллагын ажилтны хууль бус үйлдлийн улмаас учирсан эдийн бус охирлыг нэхэмжлэх одоо хөрөгчийн хуульсны төлөөлөгчийн эрхийг бол хязгаарлах үндэс болохгүй. Тийм учраас энэ одоо зөрчил гаргасан гэж үзэж जैन те үүний улмаас ингээд хууль бус үйлдэлээс гаргачихсан л шүү дээ гэмт хэргийн шинжгүүл болохоос ш үүний улмаас ямар нэгэн эдийн бус тохирол учирсан болвол та бүхэн одоо иргэний шүүхэттэй иргэний иргэн журмаарч юм хандах юм боломжтой гэдэг нь бол энийг ш дурдаж үзүүлсэн байлээ. Тэгээ яг хуу миний хувьд ч гэсэн ингээд донорын тухай хууль тогтоомж донорын хэрэгтэй ингэж одоо танилцсан анхны тохиолдол маань энэ байлаа. Бас нөгөө эм чимэлгийн байгууллагаас ер нь жоохон хол болохоор ч юм уу те. За тэгээд ерөнхийдөө энэ хэргийг судалж явах хэвээр ер нь судалсан чинь Монгол улсууд бол жилдээ гэхдээ тийм ч их одоо донорын юу гэдгийг юу бол гардггүй юм байл л тэ тохиолдол амьгуу донор монор ч юм уу те энэ хэрэгээс өмнө жишээлбэл одоо 2023 оноос өмнө жилд дунджаар одоо нэг 6-аас 8 л тийм одоо тархины үхэлтэй донор гардаг байсан юм байлээ. За тэгээд эдгээр донороос бол одоо дийлэх тохиолдолд илэг юм уу бөөрийг нь те шилжилтийн суулгах мис засал бол хийдэг. За тэгээд жишээлбэл одоо жилд 8 донор гарсан гэдэг чинь одоо жишээ 2018 он гэхэд 8 хүн яг тархины үхэлтэйгээ донор болоход тэндээс 8 хүнд нь одоо илэг шилжүүлэн суулгах 16 хүнд бол бөөр мэлжүүлэн суулгах мис засалд орсноор бол нийтдээ ингээд 24 хүнд эргэтэн шилжүүлээ тэр хүмүүсийг 90 сар болгоод амь насыг нь бол аварсан одоо ийм уул нь ажил бол байдаг. За тэгээ энэ хэрэгээс хойш бол хүмүүс ер нь бас нөгөө одоо тархины үхэлтэй донор гарч ирсэн ч гэсэн те гэр бүл нь тэр бүр одоо зөвшөөрөх хэсэгтэр одоо айгүй маргаантай одоо арай тэмдэглэлтэй байхаа болсон учраас бас ингээд яг манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт донорын хувьд бол жоохон хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон ингээд эмчнэр бол ярьцлага өгсөн байлээ. За тэгээд энэ нь бол бас цаашид хин хинэн анхаарахаар эрүүл мэндийн салбартаач тэр те анхаарах шаардлагатай тэр нээлттэй ил дод байдал зэргийг нь одоо сайжруулах шаардлагатай бол ийм бол надад санагдсан. За тэгээд оюукагийн хувьд бол нэмж асууж тодруулах зүйл байна уу? Маш сонирхолтой маргаан байна. Тэгээд дээж өөх яг нөгөө одоо хүчин чармайлт гаргаад тэр ангаах ухааных нь үндэслэлийн гэх юм уу? Одоо нөгөө тэрийг нь ухаж илүү ингээд хэргийг одоо бодиттой үндэслэл бүхий шийдээд тэгээд нөгөө олон улсын одоо ангаах ухааны хөгжил ч юм уу те хууль Харин зүйн салбарын огтлолцлыг ингээд аа олж тийм маргааныг шийдвэрлэх хүчин чармайлт гаргасан нь айгүй гой санагдлаа. харин Тэгээд тий бас надад бас тэгж санагдсан. аха. Тэгэд ер нь сайн мэддэггүй юм байна. Энэ салбарын ямиг бол үнэхээр Тийм би бас донорын тухайлыг ер нь анх удаал харж уншаад те хэрэгжилж үзэж байгаа би хэрэглээд ах юм байхгүй л дээ. Ер нь хэрэгэлсэн тохиолдол харж үзэж байгаа. Тэгээд яг манай аха. одоо шүүхийн практик дээр ч гэсэндээ энэ төрлийн гэмт хэрэг бол анх удаа гарч байгаа гэдэг нь бас айгүй сонирхолтой. Тэр тусмаа одоо энэ яг одоо шүүгч нарт нь те энэ талаар илүү уншиж судлах одоо гарч байгаа гүмчин гэдэг учраас те өмнөх шүүхийн практик байхгүй учраас илүү их нөгөө онол практика ингэж судлах шаардлага гарсан учраас тэр хэмжээндээ бас яг ингэж оруулсан юм шиг санагдсан. Яг шүүгэн шийдвэрийн одоо тогтоолын ч юм уу бодит дээр харах юм бол энээс их үндэслэл бол байгаа ах гэж би бодож байна. Энэ бол ингээд ерөөхдөө нөгөө яагаад одоо цагаатах жагаа нэ яагаад гэмт хэрэг эсвэл биш юм яагаад муу юм ч юм уу те зарим нь бол одоо мөч гэж үзчихэж болно шүү дээ зарим хүн тэн дээр бол ингээд үндэслэл бүхээ хариулт өгөхөөр яг ингээд гол үндэслэлүүдэд оруулсан бол ийм тойм
оруулсан юм шиг санагдсан. Тэгээ яг ингээд уншихад бол хангалттай ойлгочхоор ийм арга учраас ингээд цагаатгсан юм байна гэдэг тэр үндслийг хангалттай ойлгочхоор нэлийн дэлгэрэнгүй одоо тойм ихэд бас хайшаач. Ер нь би тогтоолынхын дийлэх хэсэг бол орсон байх л гэж байгаа. Одоо үйл баримт те бусад тэр дэлгэрэнгүй хүний хувийн мэдээлэлтэй холбоотойгоос бусад яг хууль хэрэглээний тайлбарласан юмнууд нь бол гол нь орсон байх гэж бол бодож байгаа. Та тэгээ сонирхож байвал өөртөө Усын дэд бүхэн сайтаас нь тойм хэсгээс нь эрүүгийн хэрэг гэж хагаад хайгаад өөртөө уншаад үзээрэй. Тэгээд би бас ерөнхийдөө гол юмнууд нь л ярихыг бас хичээлээ. Тий. Нэг хэлмээр санагдсан юм. Одоо эрэг үеийн тэр нэр томьёоны одоо томьёолол гэх юм уу? Зохицуултын томьёолол нь өөрөө бас учир дутагдaltaй байгаа шүү дээ. Зөвхөн нөгөө идэвхтэй өөрийнхөө саналаар одоо донор болоё ч юм уу гэр бүлийн зөвшөөрлөөр донор болох боломжтой. Тэгээ нөгөө нэг идэвхгүй хэлбэрийг нь орхигдуулсан. Тэгэхээр нөгөө хууль тогтоогч бас хууль тогтоомжоо боловсронгуй болох хэрэгцээ шаардлага байгаа юм байна л гэж харлаа. Яг хөө тэр идэвхтэй дээр жишээлбэл манай улсын яг эрүүл мэндийн тогтолцооноос гадна одоо бидний нийтлэг баримталдаг хэм хэмжээ ёс суртахууны хувьд бас тэр идэвхгүй хэлбэр нь тийм ч бас зохистой юугүй гэдэг дээр бас цаашаа анхаарах хэрэгтэй байх гэж бодсон. Яг хөө донорын тухай эсвэл 2022 онд жишээлбэл өөрчлөлт орсон юм байл л да. Одоо ариг тэм хүн төлбөр олгодог болсон ч юм уу те хэмжээний биш ч гэсэн ядаж оршуулгын зардлын донорт нь олгодог ч юм уу те тиймэрхүү зохицуултууд бол орж марсан. Яг бас сүүлд бол нэмэлт өөрчлөлт орсон ийм хууль бол байгаа юм байлээ. Тэгээд яг иймэрхүү кейс гарах болгонд бол цаашид сайжраад илүү одоо олон улсын жижигтэйгээ нийцээ явах гэж бодож байна. За тэгээд энэ удаагийн дугаар маань ерөөхдөө ингэж дуусч байна те. Тэгээд хамт байсан та бүхэнд баярлалаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.